баярын мэндийг дэвшүүлье. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. Хүнсний аж ахуйн үйлдвэр үүсч өгсөний 90 жилийн ойд зориулаад бид нэг юм нэвтрүүлэг хүнснийхаа холбоогоор хийж байгаамаа дамжуулж. Тэгээд хүнсний аж ахуйн салбарыг бүтээн байгуулж, бодлого тодорхойлж байсан, боловсруучны бэлдсэн гэдэг ингээд бүх салбарынхаа төлөөлөл болсон Ахмад дунд залууынхантай гэж ярилцлага хийж байгаа. Тэгээд өнөөдөр бол би Барамсай гавьяат Барамсайхтайгаа ингээд уулзж ярьж байгаад их баяртай байна. Насаараа одоо энэ боловсруулалтын салбарт ажилласан. Боловсруулалтын салбарыг тодорхойлж байсан, боловсруулалтын салбарт гадаадад залуучуудаа бэлдэж байсан. Та одоо яг ямар мэргэжилтэй байлаа? Ер нь энэ боловсруулалтын салбарт хэрхэн ажиллаж байсан мэргэжилтэй боловсруучны одоо чиглэлээр яриага эхлэх үү? Ер нь бол би багш радио физикч. Үндсэндээ одоо өөрийн шандуур сонирхлын дагуу багшийнхаа мэргэжлийг илүү сонгосон. Мөн радио телевизийн одоо төв гэж яах үед инженерээр бас нэг ганц жил ажиллаад тэгэл би багш болъё. Багш болмоор байна гэж холбооны салбарт багш хийгээл. Тэгэл түүнээс хойш одоо холбооны сургалтын төвийн захирал тэгэл дээд тусгай дунд боловсролын хороо гадаад дотоодод одоо консул мөн гэрлийн яамны төлөөлөгч тэгээд одоо хүнсний сургуулийн хүнсний техник мэргэжлийн сургуулийн одоо захирлаар ажиллаад одоо хүртэл нийтдээ 50 гаруй жилийн боловсролын салбарт ажил үйлсээ явуулж байгаа хүн л дээ. Тэгээ энэ дээр нэг их сонирхолтой сэдв бол дээд тусгай мэргэжлийн хороо. Тэгээ дээд тусгай дунд боловсролын тэсгээ дунд боловсролын хороо гэж энэ бол тэр үедээ бол яамны хэмжээний. Яамнаас ч бас зарим талаараа бодлогын үед их өвөрмөц хороо байсан. Тэгэхээр боловсруучны бодлого буюу одоо хүний нөөцийн асуудал гэдэг бол ер нь улс орны хөгжлийн гол тулгуур. Ерөөс улс орны хөгжлийн гол цөм нь бол хүн өөрөө. Тэгэхээр тэр үед та залуу боловсруучийн бэлдэж байсан үнэ энэ чиглэлээр та бас сонирхолтой яриа өрнүүлэх байх гэж найдаж байна. Тэгэхээр би зүгээр 1998 онд Гэгерлийн яам гэж байсан. Одоо намайг тэгээ Гэгерлийн яамд намайг ирэхэд бол та ерөөсөө тэр хүнсний техник мэргэжлийн сургуулийн захирлаар очиод гэдэг хойноос өрөөд ирсэн чинь тэгээд томс. Тэгээд тэнд очиод ингээд ажиглаад байж хат бол үндсэндээ 90 оноос хойш бол ингээ нэг хамаг үндсэндээ социалист систем байхгүй болоод бүх мэргэжлийн сургуулиуд маань бол үндсэндээ одоо зарим нь үндсэндээ хаан бариад суралцагчдын тоо маш их цөөрсөн юм. Тэгээ 98 онд очиод ингээд харж байхад бол ер нь 3 юм бол ажиглагцал да. Нэгдүгээр бол мэргэжлийн сургууль гэсэн одоо энэ маань бол эрэлтээ бол хангахгүй болсон байж ажиглагдсан. За хоёрдугаарт бол юу гэж нөхөд зэрэг нийгэм сэтгэл зүй бол ерөөсө ажилчин гэдэг агуулга биш дээд боловсролтой болгоё гэсэн л ийм л одоо агуулга дагнаад байсан. Гуравдугаарт мэргэжлийн сургууль маань өөрөө дадлах хэлэх боломжгүй онол голдуу хичээл үздэг. Ийм учраас зах зээлээсээ хүссэн хүсээгүй шахалтаад гарчихсан. Ийм байсан. Дадлах их аж ахуйн нэгж байхгүй. Аж ахуйн нэгж байхгүй өөртөө сургалтын материалыг бас тухайн үеийн одоо шаардлагыг хангах бааз байгаа. Ийм учраас ерөөсөө мэргэжлийн боловсрол үндсэндээ одоо зогсон байдалд орсон ийм үе байсан. Сургуулийг хэдэн хөөхөд сурч байна гэдээ үдсэн чинь 200 хүрэхгүй хэдэн багш ажиллаж ийн гэсэн чинь 10 гаруй багш байд. Хуучин хэд байсан? Хуучин чинь бол одоо дээр үед бол 1000 гаруй 1200 байсан тий. За тэгэхээр ийм байдалд би зах зээлийн үед сургуулийг удирдна гэдэг бол нөгөө нэг хангаад амьдрах, говьд амьдрах арга өөртөө адилхна. Зах зээлийн үеийн сургуулийг удирдах, дээр үеийн сургуулийг удирдах хоёрт эрс ялгаатай юм гэдгийг бол би сайн мэдэрсэн л тийм. За тийм учраас ерөөсөө энэ дээр бол хуучин арга барилаар ажил болохгүй юм байна. Зах зээлийн үедээ бол хөл нийлүүлэхээс өөр аргагүй юм гэж үзээд тэгээд бид нэр бол манай хамт олон цайхан хамт олон байсан хэдийгээр одоо цөөхөн хамт олон байсан боловч судалгаа нэлээд одоо сайн хийгээд за ингээд ер нь бол өөрснөө одоо өөрснийгээ лавч явахаас биш өөр арга бол байхгүй юм байна гэж ингэж үзээд
бид нэр байгаа дотоод нөөц боломжцоогоо одоо ашиглахын тулд бол одоо тэнд байгаа юмнууд чинь хоолны газар одоо тэгээд жишгэн цэхүүд гэдэг ийм зүйлүүд байгаа юм л талх нарын бовны цэх тэгээд бид чинь одоо тэр үед чинь шуун фабрикт бол одоо шууны аж ахуй байгуулаад ингээл жижиг аж ахуй байгуулад мөн одоо манай тухайн үед тэрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Батэрдэн нам маань туслаад одоо скелтийн жижиг цех байгуулаад ингээл одоо өөрөө өөрснөө үйл ажиллагааны орлогоон бүрдүүлээд тэгээ 99 онд ерөөсөн одоо энэ санхүү хөл дээр тогтохдол дээд боловсролтой мэрэгжилтэн бэлтгий тэрийг төлбөртэй сургая гээд 99 онд дээд боловсролын салбарыг нээгээд ингээд одоо ухаанд тодорхой хэмжээний одоо хөрөнгөний чадах үйтэй болоод авчихсан. Зөв. Тэгэхээр одоо нөгөө мэрэгжилтэй боловсруучсан одоо хуучны темс дээрээс нь дээд сургуулийн анги нээсэн. Хүнсний чиглэл. Тэгэлгүй яг. Тэр бол юу гэж хоол хүнсний чиглэлээр одоо инженер бэлтгэх анги нээсэн. За тэр бол төлбөртөө ийм анги байсан. Ийм учраас юу гэж нөхөж нэгдүгээрт бол бид нар дадлагын газар тодорхой хэмжээний орлого олно. Мөн бас дээд сургуулийн төлбөртэй орлого олно. Ингэхээр зэрэг сургуулийн материалын базыг бол бид нар тодорхой төвчөнд бол бэхжүүлээд ингэхэд боломж бий болсон. Ингээд сургуулийн сайхан аятайхан хөгжүүлээд багшар маань ч одоо нэг чиглэлтэй нэг зорилготой бүтээн хий гэсэн ийм байдалд ороод ирэхийн хавьд бол бид нар яасан бэ гэхээр зэрэг лабораториудаа онцгой ач холбогдол өгөөд дадлагын газарт онцгой ач холбогдол өгөөд ингээд бид нар юу гэж нөхөд зэрэг 12 лаборатори 17 дадлагын газрыг байгуулад ингээд 3000 суралцагчтай болоод 100 гаруй багштай болоод ингээд өргөжин төлсөн ийм одоо сайхан хамт олонтой бүрдэл болсон байгаа юм. За тэгээд ялангуяа одоо тэр дээд сургуулийг үүсгэсэн явдал бол юу гэж нөхөд зөвхөн одоо нэг оюутан сургах биш судалгаа шинжилгээний ажил. Судалгаа шинжилгээний ажил гэдэг манай наран гэрэл доктороор удирдуулсан эрдэм шинжилгээ инновацийн одоо хариуцсан захирал байсан. Тэр хүн бол одоо бас олон хэмжээний ажлуудыг хийж инновацид шалгарч шинжлэх ухааны технологийн олон төслүүдийг авч ингэж ажилласан. За түүнээс гадна бол юу гэж нөхөд зэрэг бид нэр тэгэл ерөөсөө 2002 он гэхэд бид нар дээд боловсролын магадлал ихэвчлэх үндэсний зөвлөлөөр ороод тэгээд одоо магадлал ихэвчлэгдээд ингээд ийм сургууль бол атгсан. Ингээд зэрэг сургууль бол аяндаа хөгжиж дэвшээд одоо ирээдүйд бол их сайхан харагдсан. Тэгээд хүмүүс гэсэн одоо тэрэн дээр итгэж чармаалт нь өдрөөс өдөр их тусмад нэмэгдээл ингээд зангидсан гарч хамт олныг бүрдүүлж чадсан. За энд бол манай бас захирлаар ажиллаж исэн Дархуу багш, Наран гэрэл багш гээд миний баруун зүүн гаршиг хоёулаа сайхан хөдөлмөрлөж хамт олон бол нэгдсэн хамт олон болсон ийм одоо хамт олныг бүрдүүлж чадсан байгаа юм аа. Инженер техник ажилтны бэлтгэх асуудал бол одоо төрийн гарцаахгүй хэрэгцээ болоод байгаа учраас одоо инженер техникийн сургууль төгсөж байгаа ажилтнууд маань аль зэрэг ажлын байраа хангагдж байна. За яг мэрэгжилтэй болсон орчин бэлтгэх одоо хуушин темс уу одоо месүүд гэж ярьж байгаа мэрэгжил сургалтын үйлдвэрийн төв биш одоо тэр төв гэдэг үгэнд яг үндэ бол дургүй юм байна. Ерөөсөө сургууль байхгүй тэгээ. Тэгэхээр энэ чиглэлээр танаа хийж байгаа ажил бол үнэхээр Монголд одоо хүнсчдийг бэлтгэхэд бол их чухал үүрэгтэй учраас энэ чиглэлээр та ямар хөө олд амжилт байна? Ямар хөө асуудал проблем байна? Хуучны одоо мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж байсан. Тэрэн дээр мэрэгжилтэй ажилчин бэлдэж. Түүнээс гадна техник технологич бэлдэнэ. Ингээд манай сургууль бол хүнс технологийн политехник коллеж болж өргөжсөн. Тэгээд бол одоо юу гэж нөхөд технологийн дээд сургууль бол үндсэндээ цогцлбор сургууль болсон байхгүй. Хүнс технологийн политехник коллеж мэрэгжилтэй ажилчин бэлдэн мөн бас техник технологичийг бэлдэн мөн бас дэргэдийн судалгаа шинжилгээ эрдэм шинжилгээний ажил явуулах одоо гарааны компани болсон ийм компани байгуулад тэрэн дээр стартап компани байгуул тэн дээр тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зах зээлд бас нийлүүлж бас хүмүүсүүдийнхээ мэдлэг мэргэжлийг дэвшүүлэн судалгаа шинжилгээ ажлын арга барилыг дэвшүүлэн бас тодорхой хэмжээний хөрөнгийн нөөцийг бий болгох гэсэн ийм тодорхой зорилготой ажиллаж байгаа учраас бас одоо энэ зах зээлийн үед бол манай мэргэжлийн сургуулийг хүнс технологийн политехник коллежийг маш их сонирхож олон оюутан суралцж байгаа юм аа. Маш сайн байна. За энэ дээр бол нэг онцлог нь юу гэж нөхөд зэрэг манай сургуулийн нэг онцлог бол энд дадлага маш их.
хамгийн гол. Дадлага нь юу гэж нөхөд зэрэг яг гараараа хийнэ. Тухайлах юм бол одоо манай Тэрвэж тавг сайд хуучин хүнсүдэ аж ахуйн яамны сайдаар байж ах үедээ эхлээл хамгийн ихэнд биднэрт нэг сүүний цех байгуулж өгсөн. Одоо бид нар мэдж байгаа Японы элчин сайттай цуг нээлт хийж байсан. Тэр цехийг бид нар өргөжүүлсэн. Хожим юу гэж нөхөд зэрэг мөн Тэрвэж тавг сайдын тусламжтайгаар бид нар одоо Солонгосоос талх нарын боовны өвдөө орчин үеийн технологи шингэсэн тим цехийг байгуулж байна. Энэ чинь юу гэж нөхөд зэрэг ерөөсөө л одоо энэ мэрэгжилтэй ажилчин бэлдэх асуудлыг суурийг бол одоо манай хүнсчдийн холбоо тухайлбал та ингэж одоо их тавихад бол гүн тусалцаа үзүүлсэнийг бол би зориуд тэмдэглэж хэлье гэж бодож байгаа. Энд бол ямар нэгэн одоо бодит юм хийж байгаа. Тэрнээс энэ бол хотлоо би одоо өөрөө чи хараад ч юм уу ингэж ярьж байгаа юм биш. Яг бодит. Тэгээд цаашаа хөгжлийн яаж энэ сургуулийг хөгжих вэ? Сайд байхдаа, их хурлын гишүүн байхдаа, байнгын хорон дарга байхдаа сургуулиа мөн л одоо хүмүүсүүдэд сурталчлах яаж энэ хүнсийг ер нь өөдөө өнгөтэй болгохгүй энэ сургуулийн энэ төгсөгчдийг яаж өөдөнд татаж ажлын байртай болгохгүй гэдэг дээр онцгой анхаарал тавьж ирснийг бас зориуд тэмдэглэж хэлье ингэж бодож байна. Гэхдээ энэ бол яг зүгээр ердөө байгаа бодит түүхэн ярьж байгаа гэсэн үг. Би өөрөө хүнсчин хүн. Одоо өөрийн салбарууд төрж байсан хүний хувьд бол эцсийн эст би түрүү эхлэж хэлж байгаа нь ерөөсөө л улс орны хөгжлийн цөм нь бол хүн. Тий. Мэргэжилтэй ажилчин. Тийм учраас өөрөө хүнсчний хүний хувьд өөр жинхэнэ мэргэжилтэй ажилтнууд бэлдэж хийсэн. Тэгээ тэр нэг хэсэг ингээд унтчихмаар болохоор би одоо бодлого тодорхой сайд болонгуудаа л энэ ээдтэй мэргэжилтэй ажилчин чухал шүү гэдэг үүднээс тэр Японы туслан дэмжлэгийг бол яг дадлага газар дээр нь бол бодит ажил болох энэ чухал шүү гэдэг үүднээс бид одоо очиж бас дэмжиж туслаж газар дээр нь ажил явуулсан их чухал болсон гэж боддог. Тэр бол зүгээр нэг дадлагын газар биш танах тэрүүгээрээ чийдэг чи үйлдвэрлэл явуулаад. Өөрөөр хэлэх юм бол орчин үеийн технологиг мэддэг инженер багш нар, эрдэмтэн багш нар яг одоо дадлага хийж байгаа хүүхдүүдэд дадлага хийлгээд ингээд жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулаад тэр бүтээгдэхүүн гаргаад ирэхээр шин хүүхдүүд төртөл урамтай байгаа зү тийм би чи ийм юм хийж чадчих шүү гэх тийм ээ. Тэгээд тэр бид Японы тусламжтайгаар байгуулсан цехийг дээр бид нар тодорхой хэмжээний үйлдвэрлэл явуулаа. Тэр үйлдвэрлэл явуулж ирснийг солонгосууд хурж ирж ажигдаа. Энэ чинь бол одоо үнэхээр одоо үйлдвэрлэл явуулж байгаа. Бас үйлдвэрлэл явуулаад одоо ирээдүйд хэрэгтэй юм хийж ийн бүтээж ийн гэж үзээд 15 онд солонгосууд одоо Максууны жижиг үйлдвэрийг байгуулж өгье гэд. Тэгээд ингээд хөдөө аж ахуйн яамтайгаа хамтраад Максууны жижигхэн одоо бага оврын тэгтээ одоо юу шингэсэн үйлдвэрлэл дадлага хийх бололцоотой хасаад нэвтрүүлчихсэн ийм үйлдвэр одоо сургуулийн дэргэд ажиллаж байгаа. Энэ бол суурийг нь бол манай одоо хүнсчтэй холбооны ерөнхийлөгч анхаарч тавьсан. Тийм учраас одоо бид ч гэсэн тэрийгээ бол өөдөө өнгөтэй авч явж байгаа. Одоо ч гэсэн одоо солонгосууд хүрч ирээд олон удаа хүрч ирсэн. Үнэхээр одоо энэ бол бидний оруулсан хөрөнгө оруулалт бол жинхэнэ одоо нүдэн олгосон байна. Тийм ч учраас бидний тодорхой хэмжээний юу өгье. Урамшуул өгөө тоног төхөөрөмж хүртэл одоо баг-багаар нийлүүлж байгаа байхгүй. Сайн байна. Ийм одоо энэ чинь бол эцсийн бүлэгч юу гэж өгөх зэрэг Максууны одоо мэрэгжилтэй ажилчдыг бэлтгэх. Одоо ажиллаж байгаа хүмүүсүүдийн мэрэгжлийг дээшлүүлэх гэсэн. Энэ чиглэлийг бол одоо параллельна зэрэгцээлэн авч явж байгаа юм. Харамсалтай нь одоо танд би одоо аяанда ярих гэж бодож байгаа. Максууны чиглэлээр сурч байгаа суралцагчдыг төрөөс бодлогоор дэмжмээр байгаа. Яг тэгэхээр зэрэг чинь Монголын хамгийн гол баялаг байна шүү дээ. Мах, сүү, гадагшаага гаргаж гаргаж дотоодоо хичнээн боломж нь өц байна. Сүүний боломж нь өц байна. Тэгэхээр зэрэг энэ суралцагчдыг одоо бусад та адилхан тэгшигдсэн тэтгэлэг олгохгүйгээр эднэрт бүр онцгойлон тэтгэлэг олгох төрийн бодлогоор дэмжиж өгөх юм бол Максууны мэрэгжилтэй ажилчдыг энэ үйлдвэр аж ахуйн газар маш их захиалж байна. Үндсэн мэрэгжлүүд байна шүү дээ. Яг хүнсний үндсэн мах суугуурил гэдэг ингээд одоо манай сургууль бэлдэж шүү дээ хандаад яг хүн төрөлдсөн хүнсээ.
Тэгэхэд бол хөдөө энэ бол тийм сургуулиуд хараахан байхгүй. Байхгүй тий. Зүгээр яг хоол үйлдвэрлэл, зоогийн газар энэ төр гэдэг нэг тийм мэрэгчлэр бол байна. Тийм учраас бол ялангуяа бид нар бол манай одоо нийгэмтэй бид нар одоо хичнээн материалын баазыг байгуулсан байна. Махс үүний одоо хасаат нэвтэрсэн үйлдвэр байгуулчихад байж шít. Тэнд одоо дадлага хийгээд тэгээд гараад борлуулах үйлдвэрүүд дээр ажиллуулах юм бол хичнээн сайн байх. Энэ дээр төрөлсгөөс одоо ерөөсөө л энэ экспорт гаргаж байгаа бүтээгдэхүүн ч мах гаргая л гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэрний сүгээл гаргая гэдэг. Тэгэх юм бол тэрний мэрэгжилтэн бэлдэж байгаа гэсэн энийг бол одоо тодорхой чиглэлтэйгээр зарим мэрэгжлүүдийг бүр зориудын дэмжиж тийм шүү дээ. Мастер сургууль гэж нэг чухал юм Германаас үүсэлтэй юм аа. Тэгээд тухайлах юм бол би махны үйлдвэрийн цехийн мастер гэдэг бол тэр мастер бол онлооч мэддэг, тооцоогоонч хийж чаддаг, дадлагаанч хийж чаддаг, өөрөөр хэлбэл ирээдүйн жижиг дунд үйлдвэрийн эздүүд. Том үйлдвэрт бол технологийн дамжлагын мастер уу технологи шүү дээ. Энэ мастер гэдэг сургалтыг бид германуудтай нэлээд олон жил хамтарч манай хүнсчтэй болов энэ чиглэлээр бас нэлээд идэвхтэй ажиллаж байна. Ер нь бол цаашдаа танах гадаад харилцаанд энэ ямар хөө шинэлэг алхмууд хийж байгаа. Цаашдын зорилго. Гадагшаа хамтарч ажиллах чиглэлээр. Бид нар бол яг сургууль дээр юм бол шатлан сургалт явуулж байгаа юм. Тухайлах юм бол юу гэсэн үг вэ гэхээр мэрэгжлийн сургуулиа амжилттай төгссөн. Ийм хүүхдүүдийг бол технологичийн мэрэгжлээр шатлаад зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл мастер технологич болно гэсэн. Технологич амжилттай төгссөн хүн бол бакалавр тоорно. Бакалавраа төгсөөд магистр. Манай сургуулиуд юу гэж нөхөх зэрэг үндсэндээ хүнсний салбарт шаардлагатай бүхий л мэрэгжлэр бэлдэж гин гэсэн. Мэрэгжилтэй ажилланаас авахад магистр хүртэл сургалтыг явуулж байгаа. Бүхий шат төвшин бэлдэж байгаа. Сургалтын бүхий шат. Түүний зэрэгцээгээр бид нар бол Солонгосод одоо өөрөө чинь бас нөгөө туслаж холбоо хэлхээ тогтоож өгсөн нөхдөөтэйгээ хамтарч ажиллаад хэд хэдэн багшийг явд мэрэгжлийн дэвшүүлсэн. Талх нарийн боовны чиглэлээр, тоног төхөөрөмжийн чиглэлээр. Юу гэж нөхөх зэрэг Солонгосод тэг дэвшүүлж байна. Японд бас багш нараагаа явуулж дэвшүүлж байна. Японд бас нэлээд олон хүүхдүүдийг явуулсан яг одоо технологийн чиглэлээр дадлага хийлгэж байгаа. Тэгээд ирээд сургуулаа төгссөн гэсэн. Энэ бас нэг улам жил юм л да. Цаашдаа бол энэ чих улам одоо өргөжих тэлэх юм чинь. Хөдөө орон нутгийн боловсруучны мэрэгжлийн боловсруучны үнэхээр дутагч. Энэ чиглэлээр энэ чиглэлээр бол ер нь манайх үндсэндээ энэ мэрэгжлийн сургуулиудын хүнс хоолны чиглэлийн төвн юм. Харин тийм. Тийм учраас хөдөөний сургуулиудын багш нарын мэрэгжил дэвшүүлэх асуудал манай дээр явагддаг байхгүй. Мэрэгжлийн дагуу. Тийм учраас тэр хүмүүсүүд бол хөдөөний сургуулиудын багш нар хөдөө аймагуудаас ирээд магистр сурах, мөн мэрэгжил дэвшүүлэх гэсэн энэ ажлууд бол бүх сургуулиудад жилийн жилд холбоотой хэлхээтэй явагдаж байгаа. Энэ бол улам жил болчихсон ийм ажил юм аа. Одоо хүнсний аж үйлдвэр үүсч өгсөний 90 жилээ ба. За энэ хооронд бол хүнсний аж үйлдвэрийн салбарын боловсруучныг бэлтгэхэд маш үүрэг гүйцэтгэсэн танай сургуулийн хамт олонд одоо би амжилт төсөж байна. Тэгээд хүнсний аж үйлдвэр өргөцсөний 90 жилээ энэ он тохиогдож байгаа энэ чиглэлээр одоо хүнсний аж үйлдвэрийн салбар сургуулийнхаа төгсөгчид за энэ салбарын ирээдүйн боловсруучны бодлогын талаар манай сургуулийн хувьд бол 3 дахь удаага магадлал итгэмжлэгдлээ. Мэргэжлийн сургуулийн чиглэлээр гэсэн политехник коллежийн чиглэл мөн дээд бол сургууль чиглэлээр гэсэн ингээд 3 дахь удаага магадлал итгэмжлээ. Аз номхон далайн магадлал итгэмжлэлд 2 дахь удаага орлоо. Ийм учраас бол одоо манай сургуулийн хувьд бол манай багш нарт бол тодорхой хэмжээний дадлаг, туршлага, мэдлэг бол хуримтлагдсан. Энэ сургууль бас олон жил ажилласны хувьд бол ер нь ч та мэдж байгаа. Тэгээд монголчууд ч ярьдаг үнэхээр юу гэж нөхөх зэрэг сүүлийн үед бол биднэрт үйлдвэр аж ахуйн газруудын захиалж ярьж байгаа зүйл. За яг вэ ур чадвараар бол дутмаг байж болно. Гэхдээ сэтгэл зүрх хандлах сайтай хүн гаргаж байгаа ч. Тэгэхээр зэрэг бол одоо сая та мэдж байгаа энэ боловсролын багц хууль орох гэдэг шүү. Энийний нэгдүгээрт бол юу гэж нөхөх зэрэг сэтгэлтэй монгол хүн, чадвартай монгол хүн гаргана гэж хуулинд заасан байна л байнга хорондоо яриад.
Тэгэхээр бид нэр энэ сэтгэл дээр онцгой ач холбогдол өгч байгаа юм. Манай сургуулийн хувьд бол. Тэр нь юу гэсэн үг вэ зэрэг хүн бол 3 зүйлээс тогтож байгаа шүү тухайдаа. Физик бие, оюун ухаан, сэтгэл гэж. Тэгэхээр ийм 3 зүйлээс тогтож байгаа юм юу гэж нөхөө зэрэг ерөөсөө л оюун ухааныг хөгжүүлэх гэж явж ирсэн байна шүү дээ. Бидний чинь гол нь сэтгэлийн нэг их онцгой. Тэгэхээр зэрэг чинь юу гэж нөхөө зэрэг сэтгэлийг л хөгжүүлэхгүй бол цаашдаа юм бол хандлага хөгжинэ гэж байхгүй. Тийм учраас бид юу гэж нөхөө зэрэг оюун ухаан бол далд ухамсар, далд ухамсаргүй гэсэн ийм 3 зүйлээс тогтож байгаа. Тэгэхээр бид нар юу гэж нөхөө зэрэг далд ухамсаргүй хөгжүүлэх гэсэн. Учир юу гэж нөхөө ухамсар ерөөсөө 5% үлдсэн 95% далд ухамсаргүй байж байна. Тийм учраас бидний тэр ухаандаа зорилготой байна, мөрөөдөлтэй байна, тэмүүлэлтэй байна, тэмцэгч байна гэдэг асуудлыг хөгжүүлэхийн тулд далд ухамсарыг хөгжүүлэх асуудал. Энэ л үл одоо бид нар манай сургуулийн хамт олон ер нь бид нар сэтгэл зүйч мэргэжлийн нийгмийн ажилдаа авсан. Одоо ч гэсэн ерөнхий боловсрол бус сургуулиудад олон сэтгэл зүйчүүдийг ажилуулна гэж байна. Энэ чиглэлээр нэлээд тийм сэтгэлийн асуудалд бол онцгой анхаарч хандлагын сайжруулах гэж бодож байгаа. Учир юунд вэ зэрэг үйлдвэр аж ахуйн газар чинь бол эрэлтэн тэгээд хэлээд байна. Хандлагатай л хүн гэж байна. Одоо энэ дээр бол энэ сэтгэлийн боловсрол бол онцгой анхаарч далд ухамсарыг одоо өөрөөр хэлэх юм бол далд ухамсарыг энэ оюун ухааныг л хөгжүүлэх асуудал бид нар ер нь Монголын альж гэсэн газар энэ Япон солонгосыг аваад үзэх юм бол эдгээр EVE-ийн олдог далд ухамсар нь хөгжсөн учраас амжилт маш амархан хөгжиж байна. Бид бол юу гэж нөхөө зэрэг эрдэм гэдэг үгч нь бол юу гэж нөхөө зэрэг Монголын одоо их тойл бичигт бол юу гэж эрдэм гэдэг үг бол EVE олох EVE олохгүй эрдэмгүй гэсэн үг гэдэг ингээд заагаад өгсөн байхгүй. Тэгэхээр зэрэг чи юу гэж юм хэ зэрэг эцсийн бүлэгт бол эрдэм гэдэг бол хүмүүжил юм аа. Тийм учраас бид нар тэр далд ухамсарыг хөгжүүлж сая далд ухамсарын оюун ухааныг хөгжүүлж ижүүд сайн хандлагатай энэ одоо хүсээд байгаа төлөвчсөн хүнийг бий болгох юм аа. Тийм ээ. Энэ ерөөсөө одоо энэ хүүхдүүдийг багаас нь хүмүүнлэг, ёс зүйтэй ажилсаг, бие ялдрын өвдөх хүмүүжлэлтэй. Энэ чиглэл рүү цэцэрлэг сургуулаас нь ёс заншлаа мэддэг. Яг ийм 5-6 төрлөөр нь ингээд хөгжүүлээд гэх юм бол таны нөгөө саяны хэлээд байгаа энэ далд ухамсар, сэтгэлтэй болох, ажил төрөлдөө дуртай болох. Би бол тухайлбал махны инженер, хүнсний инженер болно гэж бодоогүй л дээ. Би өөр мэргэжлийг сонгож байсан. Математикийн тэр гайваас тэр зөвлөө яв гэсэн. Тэр үе төрийн бодлогоор чи энэ үнд яв. Тэгэх юм бол чи ажлын байртай гэсэн. Тэгэхээр одоо танай сургуулийг төгссөн хүн бол бараг 100% баталгаатай ажлын байр байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хамгийн чухал юм бол одоо аав ээжийн хэдэн төгрөгийг аваад тэгээд одоо сургууль соёлоод хагасдуу төгсчөөд маш их одоо хууч гэдэг юм уу, санхүүч гэдэг юм уу, зарим мэргэжил бүр хитрхи их болчихсон. Тэгээд ажил олдохгүй. Гэтэл бол яг хүнсний технологийн сургууль төгссөн хүн бол бараг одоо эрэлт хэрэгцээ байгаад байхад тэрийг сургууль төгсөх юм бол хамгийн аз жаргал бол хүн мэргэжлээрээ ажиллаа хийх асуудал. Би бол одоо хүнсний инженер болно гэдэг ихлээр ерөөсө төсөөлөхгүй байж байгаа. Сүүлдээ нэг ороод ирэх юм бол хүнс чинь ерөөсө өөрт гарч чадахгүй гоё мэргэжил байхгүй тийм ээ. Тэгээд хүний эрүүл мэндийн төлөө хүний хамгийн их чухал мэргэжил шүү. Тэгээд ингээд танд одоо үнэхээр сайхан мэргэжлийг боловсруулчин манай Монголыг хүнсний аюулгүй байдлаар хангах, Монгол хүмүүсээ өөрөөр бүрмөвтэй хангахад хамгийн чухал одоо цэг дээр нь өөрөөр хэлэх юм бол ёстой торгон цэг дээр нь одоо байж байгаа юм бол та. Манай хамт олон бол юу гэж нөхөж босод сургуулиудаас ялгарх ялгаа бол юу гэж нөхөж нэгдүгээрт бол мөрөөдөлтөй болгох. Мөрөөдөлтөй хүнд хичээл заана гэдэг чинь мөрөөдөлд нь хүрэхийн төлөө зааж байгаа байна. Мөрөөдлийнхээ төлөө. Тэрнээс нэг дүн авахын төлөө. Нэгдүгээр. Хоёрдугаар яаж амьдрах вэ? Сургуулиуд яаж амьдрах гэдэг чинь бол маш нарийн биш. Бид тэрийг орчоод биш л байна. Хамгийн гол юм бол яаж амьдрах вэ? Яаж амьдрах вэ гэдэг нь хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл, ажил хэрэгшин чанаруудаа, ажил чанар, хариуцлага, өгд сонсож сурах ийм болгохын төлөө бид нэр төлөвшүүлэхийн төлөө нэлээд цаг гаргаж байгаа. Зүгээр манай хамт олонд бол ингэж одоо амжилт хүсэж цааш нь ажиллах одоо чиглэл өгч бас санаа оноо өгсөн танд бас гүн талархаа илэрхийлж байна. Танай хамт олонд 90 жилийн баярын мэндийг хүргэе. 100 жилийн агаар 10 жилийн дараа уулзахад мэрэгжилтэй боловсон хүчнийг маань
эрэл тэрхээстэй мэрэгжлийн маань хүнсний аж үйлдвэрээс салбарын маань олон одоо мэрэгчлэнгүүдийг бэлж ихэд та бүгдээ хувь нэмэрх оруулна 90 жилийн баярын мэнд хүргэе. За хамт олонд амжилт хүсье. баярлалаа.